Айлын бол баян төгс амьдралтай эмэгтэй. Гэхдээ нэг ослоос хойш тэр хараагүй болсон. Гэсэн хэдий ч нөхөр нь хинээс ч илүү халамжтай. Тиймээс Айлын бодохдоо энэ хүн л миний насан туршийн хань юм байна гэж бодно. Нэгэн өдөр Айлын усанд орж байгаад байрны ирмэх толгоогоо зөрхнө. Гэтэл гайхамшиг тохиолдож түүний хараа дахин сэргэнэ. Баяртайгаар нөхөртөө хэлэх гэж яарангүйтэл нөхөр нь асрагчтайгаа янаг амрын холбоо үүсгэж байгааг харна. Тиймээс Айлын хараа сэргсэн гэдгийг нуухаар шийднэ. Цаашид тэрээр ямар аимшигт үннүүдийг олж мэдэх бол энэхүү киногоо эхлүүлцгээе. Самцано Бамби ТV байна. Өнөөдөр та бүхэндээ шүн дахин гэрэлтэх болно нэртэй киног ярьж өгөхөөр бэлтгэсэн байна. Бидэнд хамтаарай. Асрагчийн нэрийг Цавна гэдэг. Жилийн өмнө нөхөр Лико хүү дундуныг асруулахаар гэртээ авчирсан. Анх ирсэн өдрөөл хормын зураг болон Айлины өмнө нөхөртэй нүсэлцэж хараагүй гэдгээр нь тохирохно. Цавна асрагчаар ирэхээс өмнө энэ хоёр харилцаатай байсан нь тодорхой болдог. Айлиныг хараагүй болсноос хойш бүгд нүүр буруулан зогтсон ч Лико улам бүр халамжлан хамт байж гэрлэж хүү та хоёрыг насан туршдаа хайрлаж хамгаалъя гэж уяраагаад Айлинтай гэрлсэн байдаг. Харин одоо Айлин нөхрийнхөө доромжлыг мэдснээс хойш өшөө авч эхэлнэ. Айлын асрагч Цавнаагаас уух зүйл хүсгэд аяхтай жүүсээ уу гэж өгнө. Харин Айлын кофе ууя гэтэл Цавнаас харгалж өгсөн юм л уулдаа ухаан юм хэлэхэд Айлын энэ гэрийн эзэн бол би, харин чи бол асрагч. Кофе за бэлтгэж чинь чиний ажил шүү гэж хэлэхэд Цавнаагийн уур буцалж час халуун кофе хийж өгөхөд Айлын жаахан мөс хийгээд хөргөөд өгөө гин. Харин Цавнаа улам хорлож нэмж хав халуун ус хийгээд түлхтгийг нь хүлээж байтал мэдээж манай Айлын бүх зүйлийг харж байгаа болохоор шууд Цавнаа руу цацаж чи мөс хийгээд хөргсөн юм чинь түлхтэйгөө зүгээр бицтэй гин. Цавнаа яаж чадахгүй Лико дээр очиж асрагч байхаас залхаж байна. Хизээ энэ юмнаас салах юм бэ? Гэтэл Лико би салахгүй. Хэрэг би салвал хөрөнгөний талыг л авна. Харин салахгүй бол бүх хөрөнгө минийх. Хоёулаа энэ чигээрээ явуулж л бай гэж хэлнэ. Хамгийн амар хүн Лико байгаа юм да. Лико огт тоогоогүй тул Цавнаа өөрөө хорлохоор шийднэ. Энэхүү өлгөөстэй хормын зурагны хадаасыг суллаж Айлины дээрээс унган сохор хүн тохиолдсон санамсаргүй хэрэг болгохоор төлөвлөнө. Айлиныг хормын зурагны доор суулгаад өөрөө гарч шууд аавна гэж хэлээд өрөөний буланд сууж ажиглана. Гэтэл хаалга чанга дуурахад Цавнаа эргэж хартал Айлын сандал дээрээ байхгүй болсон байна. Сандран өлгөөстэй зурагны хажууд очтол хойноос нь Айлын зургаар нүүрэн дундуур нь зохино. Цавнаа өөрийн хорон санаандаа өөрөө орогдож эмнэлэгт оёдол тавилна. Энэ сарив гүн учир хизээж арилахгүй гин. Лико орж ирэхэд Айлын гэрт тулгаач орж ирсэн гэж бодсон учраас зогсон. Их айсан гэж үжиглэхэд Цавнаа зориудаар зогсон. Өшөө авах гэж чи тэгсэн мэттэ гэж амлалтал. Айлын чи бид хоёрын хооронд ямар асуудал байгаа гэд би чамаас өшөө авах гэж оролдох юм бэ? Чамд миний өмнө хийсэн юм байгаа юм уу гэж тулгахад гэмт хүн гэлбэлзэн гिचээр яаж буруутан болох гэд бүтэхгүй учраа Лико хэргийг хана. Харин Айлын нууц амрыг зохицуулсан одоо чиний ээлж гэд нөхөрлөгээ харна. Айлын нууцаар өмгөөлөгчтэй уулзаж нөхрийнхөө араар тавьж буй нотлох баримтуудыг өгөөд хоосон сал чадах хэсгийг асуугаад сал хөрөгдөл бэлдүүлнэ. Харин хүүхдийн тухайд өөрийнх нь өмнөх нас барсан нөхрийн хүүхэд тул Лико булаацалтах ирэхгүй. Энэ өдөр Айлины хүү дундун зуны цуслангаас ирж байгаа. Хараа сэргсэний дараа анх удаа хүүгээ харах гэж байгаа нь юм. Гэтэл хамгийн аимшигтай зүйлийг олж мэднэ. Дундун өөрийнх нь жинхэнэ хүү биш байлаа. Эргээд басны явдлыг санахад Айлын нөхөртөө би үнэхээр сайн хүнтэй суужээ. Дундунд сайн хандаж байгаад маш их баярлалаа гэх зураглалын цаана жинхэнэ дундуныг барьцаалж Цавнаа Лико хоёр өөрсдийн төрсөн хүүгээр сэлж байдаг. Үнэхээр аимшигтай хүмүүс. Айлын хүүгээ мэдсэн даруй цагдаад мэдгэтгэр гүйж гараад хүргэлт хийдэг нэг эмэгтэйгээр хүрүүлэхэр болно. Энэ эмэгтэйг Мэйжуан гэдэг. Ингэхдээ нөхөр нь цагдаа учраас энгийн цагдаа дээр бол очиж болохгүй. Цагдаагийн дарга дээр очиж доод албан тушаалтнууд нь яаж хууль зөрчиж байгааг мэдэгднэ гин. Ийхүү цагдаагийн төв байгууллага дээр очиход дахин нэг аимшигтай зүйлийг олж мэднэ. Нөхөр нь энгийн цагдаа биш, цагдаагийн дарга болсон байх нь тэр. Айлын энэ тухай мэдээчгүй явж нөхрийгөө хараад айсандаа ухаан алдаад зэртэл байцаалтын өрөөнд байх нь тэр. Цавнаа өмнөх хэрэгээс хойш Айлины хараас иргсэн байх гэж бодсон учраас Ликод хэлэхэд Лико би мөрдөгч учраас үнээсийг мэдэж чадна гэд байцаалтын өрөө рүү орж юун хүүхэд алаа болсон гэх мэдээлэл өгөх гэж байгаа юм бэ гэтэл Айлын самбаачилж багаас нь тижээсэн муур минь алга болсон байна гэж хэлнэ. Лико тэр үгэнд нь итгээгүй бөгөөд үзэг аван нүдрүү нь маш урттайгаар зоох гэтэл Айлын нүдээ огт завцсангүй. Хардаг хүн завчихгүй байж чадахгүй учраас Лико хараан сэргээгүйд итгэнэ. Харин яаж наашаа ирснийг шалгаж
хүргэж ирсэн эмэгтэйг олж гэртээ авчирна. Тэр эмэгтэй Айлинаас хүргэлтийн төлбөр илүү авч байгаад баригдаж Айлиныг сохор хүн биш гэдгийг мэдсэн ганц хүн байж. Гэхдээ тэр эмэгтэй Айлиныг сохор биш гэдгийг барьж өгсөнгүй. Оройн Айлин нөгөө эмэгтэйтэй уулзаж яагаад барьж өгөөгүй вэ гэж асуухад танаа нөхөр гаднаа халамжтай хүн шиг харагдагч хүчирхийллийн өндөр нэгт өндөртөж байсан. Би хүчирхийлэгчдийг сайн мэднэ гин. Айлин хүүгээ олохоос нааш тэндээс явж чадахгүй гэхэд эмэгтэй би туслая. Таны дайснууд хитрхи хүчтэй. Сохор биш гэдгийг чинь мэдчихвэл алчгаж чадна гин. Харин хариуд нь өөрийнхөө нөхрийг алга болмоор байна гэхин тэр. Эмэгтэй нөхөр архичин хүчирхийлэгч байн охинтой нь хамт цоддог олсон мөнгийг нь бүгдийг нь авч арх удаг байж. Харин охин нь хилгүй учраас тусгай сургууль явуулахын тулд Айлины нөхрөөс авсан мөнгө ашиглана гэж бодон охиндоо саяхан хэмжээний мөнгө олсон учраас төлбөр санаа бузаваа гэж ярьж байхыг нөгөө хүчирхийлэгч нөхөр нь сонсч байна. Нуусан мөнгөө гаргаж өг хэмээн тэлээгээрээ нүүр нутгүй зодож мөнгийг нь аваад явна. Үнэхээр сэжиг хүчирхийлэгч. Айлын нөхөр асрагч дундун гурвын сойзыг авч хүргэлтийн эмэгтэйд нууцаар дамжуулан ДНХ шинжилгээ хийлгэхэд тэдний төрсөн хүмүүс болохыг мэднэ. Лико анхнаасаа л Айлиныг нөхрөө алдаж өөрөө хараагүй болсон. Эцэг ихэн ч муу адил өөд болсон хорвоо дээр хүүтэйгээ хоёулахна гэдгийг мэдээд өв хөрөнгөнд нь шунаж санаатаагаар ойрцсон байх нь тэр. Одоо хүүгээ олох нь чухал байгаа тул өөрсдөө сэжүүр гаргах төлөвлөгөө боловсруулна. Нас барсан нөхрийн нэр дээрх 80 сая юаныг дундууны нэр дээр шилжүүлэх бичиг баримтыг хүргэлтийн эмэгтэйд нууцаар дамжуулна. Харин нөгөө хоёр үүнийг мэдээд мөнгийг шилжүүлж авахыг оролдохдоо дундууны хурууны хээг авчрах шаардлагатай гэсэн тул байгаа газар руу нь явна гэдгийг тооцоолж өгөө шүмхүүлсэн байж л дээ. Дагаад очтол жинхэнэ дундун ээжигээч танихгүй нохоо хоолноос байн гулгаалж иддэг гэж цодуулдаг. Хоол хижээлийн дутагталд орж удаан хугацаанд зовлон үтсэн нүд алтармаар болгосон бэ. Мэйжуан нууцаар дундууныг имлэгт хүргэж Айлын хүүг нь харж байсан зэвүүн авгааг сүрдүүлж хүүг алга басныг мэдвэл чи амьд үлдэхгүй. Амьд үлдмээр байвал үргэлжлүүлэн хүүг энд байгаа гэж Ван Ликэд мэдэгд би хэлэхгүй өнгөрье гэж хэлнэ. Хүүгээ тийм байдалтай харсан ямар ч их хүний сэтгэл сийжин урагдах шиг л болох нь аргагүй биз. Мэйжуан хүүгээ олчихсан юм чинь одоо зогтохгүй бол хараас иргэсний чинь мэдээд алчгаж магадгүй гэхэд Айлын эхнэрийн хувьд төвчж болохч их хүний хувьд яасан ч төвчгүй. Хүүгийнх нь амсан зовлон тэдэнд ч бас амсуулна. Яасан ч зүгээр зугтаж чадахгүй гэж хэлнэ. Гэтэл нөгөө тал Лико хүүгийн хурууны хээг таниулж мөнгө авах гэтэл ямар ч мөнгө байсангүй. Лико маш их уурлаж Айлынд буу тулгаж байгаад асуудал Айлын чамайг шалгаж байхад чи хүүгийн минь мөнгийг авах гэж байсан бэ. Ийм байхад яаж ирээдүйд хүүдээ аюулгүй шилжүүлж өгөх юм бэ гэхэд Лико үнэхээр 80 сая байгаа юм байна гэж бодоод зөөлөж худлаа уучлалт гуйгаад чамайг заллуулчих үе гэсэндээ хамгаалж тэмцүүл хийсэн юм аа л гин. Эцэс төгсөлгүй худалж амтан. Цаашид бүрч хурцтана. Айлиныг өөртөө итгүүлэхийн тулд өөрийн нэр дээрх бүх хөрөнгийг чамд шилжүүлнэ гэж бичиг баримт дээр Айлины гарын үсгийг зурулдагч үнэн хэрэгтээ тэр нь ослын даатгалынх байдаг. Уг даатгал хийгдээд 1 сарын дараагаас итгэвчиж хосуудын аль нэг нь ослоор өвд болвол 80 сая юаны нөхөн төлбөр нөгөөд нь өгнө. Хүүгээс нь авч чадахгүй бол өөрөөс нь авна гэж байгаатай Айлиныг сарын дараанаас алнаа л гэсэн санаатай болоод явчихна. Өнөөдөр Мэйжуаны охины төрсөн өдөр учраас Айлын нууцаар бэлэн өгнө. Охин нь анх удаа бэлэн үлээх гэж байгаа учраас Мэйжуан хэд баярлан гэртээ орж иртэл нөгөө мөвчрхийлэгч нь өдөр бүр оройтож ирж бэлэн хүртэл барьчихсан байх шүү. Өөр хүнтэй болоо юу гэсээр бас л охинтой нь хамт цодно. Уг нь охин энэ хүчрхийлэгч нөхрийнх нь төрсөн охин юм бэлээ. Хилгүй дээрэс нь эмэгтэй учраас гадаардагтун илт. Гэтэл охин нь өөрөөс нь болж ааваас нь салж чадахгүй зодуулаад л байдаг гэж бодоод өөрийг нь орхиж авахыг ээжээсээ гуйв. Мэйжуаны төвчээр алдарч Айлын луу залгаад охиныг нь аюулгүй газар байлгаж өгөхийг гуйхад Айлын хоёуланг ч аврах болно л гин. Гэхдээ ослын даатгал гарын ус үзурснаас хойш цавнаа Лико хоёр хоромч Айлынаас хараагаа салахгүй байгаа учраас гаш чадахгүй байгаа гэд ямар нэг арга сэтэж цавнаагаас малтрах хэрэгтэй болно. Тэр арга нь хүлээн авалтад нөхөртөөгөө хамт явна. Өмнө нь явдггүй байсан ч одоо чиний хажууд нь ирэлтийг хүсэж байгааг мэдгүй гэж бодоо юу. Хэр хэмжээгээ мэд. Би бол хуулиасны ихнэр. Чи бол нэг муу асрагч гэж уурыг нь хүргээд цавнаа оронд нь үдшилтэд явж харах хүнээр Мэйжуаныг дуудана. Цавнаа ялсан мэт танагдаж байгаа ч яг үндэ манай хоёрт чөлөө цаг гарах нь тэр. Ийхүү Айлын тэр хоёр тайван аюулгүй газар хөөхтүүдээ авчилна. Харин Мэйжуаны нөхөр түүнийг өөр хүнтэй явж байгаа гэж зодсныг нь өөрсдөд нь ашигтайгаар ашиглая гэх төлөвлөгөө боловсруулна. Тэр нь араар тавьж байгаа хүнийг нь Лико болгоод Мэйжуаны нөхөр нь Ликог алж
шоронд бүх насаараа хоригдно. Ингэж нэг сумаар хоёр туулаа будья гэх төлөвлөгөө боловсруулна. Гэвч Мэйжуаны нөхөр Ликёг алж чадахгүй. Зөвхөн өөрөөсөө хүүцэлтэй эхнэр хүүхэд хоёроо л зоддог хулчгаар хүчрхийлэгч байж. Нууц амргийг нь хохироож чадаагүй учраас одоо эхнэр Мэйжуан руу очиж магадгүй гэж үзсэн учраас түүнийг нуугд хэмээн ярилцаж байхыг нь цавнаа сонсчих нь тэр. Айлиныг сохор бишээс гадна Мэйжуантай хуйлцсан зэрэг бүх үннийг мэдчихдэг. Сонсон даруйдаа Ликёд хэлэхээр залгаад уцаа авахгүй байхад нь араас нь Эйлийн хөөж очоод барьж авна. Цавнаа нэгэнт үннийг мэдсэн учраас түүнийг хүлж барьцаалдагч олсоо суллан цавнаа зогтдог. Яг энэ үеэр Айлины бодож байсанчлан Мэйжуаны нөхөр эхнэр дээрээ ирж алхаар төлөвлөсөн байдаг ба ямар хувц өмсөн байгааг нь асууж мөргөхөөр бэлтэнэ. Яг энэ үеэр олсоо суллан зогтож буй цавнаа зам дээр гүйн гарч ирэхэд Мэйжуаны нөхөр эхнэрээ гэж андууран хамаг хурдаараа мөргөнө. Гэвч эхнэр нь биш гэдгийг хараад шууд зогтно. Айлин Мэйжуан хоёрын нэг төлөвлөгөө энэхүү амжилттай биелнэ. Харин Айлин нөхрөөрөө Мэйжуаны нөхрийг бариулахын тулд цавнаа хүхээс өмнө жирэмсэн гэж хэлсэн. Хүүтэй болж байгаа гэсэн. Ийм залуугаараа хоёр ам байхгүй болчих гэж дээ. Нөхөр нь үнэхээр их шаналх байхдаа чи нэг тосгоных юм чин заавал тэр дайрсан жолоочийг олж өгөх хэрэгтэй гэж хатгана. Ийхүү Ликёгийн гараар Мэйжуаны нөхрийг буудуулан хоёр дахь төлөвлөгөө амжилттай бүтнэ. Ингээд бүх зүйл сайхан болох нь гэж бодож байтал Ликё хүүхдээ сургуулиас нь авахдаа багшаас нь өмнө нь ээж нь ирж авч байсан гэдгийг сонсоод бүх зүйлийг ойлгож Айлины хараас эргэж энэ бүхнийг хийснийг ойлгоно. Ингээд хүүхдтэйгээ аз жаргалтай тоглож байтал дундууныг хулгайлж 80 саяыг өг. Маргааш үртэл хүлээж өгвөл даатгал хүчинтэй болно гэж Ликёд авдлана. Ингээд хүүгээ аврахын тулд аргагүй эрхэнт Айлын маргааш Ликё руу очино. Хаягдсан байрлагад Айлины хүүг сандалтай хүлээд өрөө дөрөв бензин асгаад орох гэж хаалга түлхвэл лаа газарт унаж Айлиныг хүүтэй хамт галж таах зорилготой байж. Айлин сэргэлэн зан гаргаж хаалга нээхээс өмнө гараа оруулан лааг унтраагаад хүүгээ аварч нэг шүүгэнд нууна. Мэдээж энэ хоёрыг Ликё зүгээр явуулахгүй нь гарцаагүй. Хүүгэн шүүгэнээс олдгийн нааван дээр Айлин өөрөө гарч ирэн түүнтэй тэмцэлдэнэ. Гэтэл Айлины нүд рүү газолин цацаж нүд нь бүрэлдсэн юм харж чадахгүй болно. Айлины зүгээр баян айл төрсөн азтай новш. Би бол ядуу айл төрсөн. Чи өөрийгөө юу гэж бодоод байгаа юм бэ гэд түлхэж унаагаад цохиж алхах гин. Дутуугийн комплекстэй өвчтэй новш байж л дээ. Харин Айлин өөрийнх нь үнэн төрхийг хэлж цаг хожиж байгаад аптирк авч тог руу хүчтэй зоотол бүх гэрэл унтрана. Ингээд хоёулаа сохор боллоо. Гэхдээ би чамаас илүү туршлагатай шүү гэж хэлээд үзэлцгээр шийднэ. Зогтож дундууныг шүүгэнээс гаргатал нөхөр нь яг араас нь хөөж байдаг. Гэтэл гинэт анх байсан өрөөнөөс утасны сэрүүлэг дуурахад нөхөр нь тэр өрөө рүү орж уцыг үзнэ. Уцыг үзэж байтал цэнийг нь гинэт дуусаад гэрэл нь унтартал гинэт харанхуй болсон сандран асаагуур асаана. Өөрөө анх дүүрэн бензин асааснаа марцсан бололтой. Ингээд тэр өрөө дэлбэрч Ликё өгөж Айлын хүүтэйгээ ингэж нэг ам гарна. 2 өдрийн дараа цагдаа нар гэрт нь ирж нөхрийн ослын тухай байцаалт авна. Нөхөр нь яг амиа алддаг өдрөөс 1 сарын өмнө ослын даатгал хийлгэж хосуудын нэг нь амирчдгэд нөгөө нь 80 сая юан аавна гэсэн учраас нөхрөө алсан хэрэгт сэжиглэж байна гин. Харин Айлын тэр өдөр юу хийж явснаа санахгүй байна. Толгоогоо баанны булан зогсноос хойш орон гарan болоод байгаа л гин. 2 цагтаа гарч явахдаа асрагч буюу Мэйжуанаас эцэгтэй ослын өдөр юу хийж байсан тухай асуудал эцэгтэй өдөржин дэлгүүр хэсэж байсан л гин. Цагдаа нар шалгаж үзтэл үнэхээр ганцхан Айлын байдаг үнтэй даашин зөмсөн өдөржин дэлгүүр хэссэн бичлэг нь олдно. Үүнийг цагдаа нар хэрэгт холбогдлогын баталгаа болгож үнэхээр осол байсан юм байна гэж нотлно. Үнэндээ энэ өдөр тэр даашин зээг Мэйжуан өмсөн Айлын болж үжиглэн дэлгүүр хэссэн байдаг. Харанхуй шөнө байсан ч маргааш нь дахин гэрэл мандна. Ингээд амьдралаа шинээр эхлүүлэхийн тулд 2 хүүхдээ аав нь дөрвөлээ нүхээр аз жаргалтайгаар явна. Киноны төгсгөлд энэ болсон бүх зүйл бодит биш зохиол байсан байдаг. Хүнд хэцүү харанхуйд байгаа хэн нэгэнд гэрэл үргэлж байдаг шүү хэмээн сануулan кино маань дуусна. Цааш илүү олон сонирхолтой хятад кино драма товчлон сонсох хүсвэл бидний сувагт subscribe даран хонхыг асаан дэмжээрэй. Мөн коммент хэсэг сэтгэлээ үлдээж бидэнд урам хайлаарай. Дараагийн сонирхолтой киногоор дахин уулзцгаая.